боловсролын их сургуулийн оюутнууд байна. Боловсрол судлаач мэргэжилтэй. Намайг би Артас гэдэг. Намайг Эмгэгч мэгдэг. За бид нар боловсрол үнэлгээний төвийн жаргалын мэргэжилтэй уулзж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За тандаа өдрийн. За боловсрол үнэлгээний вебсайт юу яаж ажилладаг вэ? Үйл ажиллагаа яаж эхлэв юу гэдэг вэ? Манай үнэлгээний төвийн вебсайт бол яг одоогийн байдлаар үнэлгээний эсхийн шалгалттай холбоотой. Эсхийн шалгалтад оролцох оюутан сурагчид руу илүү чиглэсэн мэдээллүүдээр одоо шинэ мэдээнүүд орсон байгаа. За ер нь бол ямар чиглэл рүү мэдээнүүдийг бэлтгэж оруулдаг вэ гэхээр үнэлгээний төвс зохион байгуулж байгаа бүх үнэлгээ судалгааны шинэ үеийн мэдээлэл цаг хугацаатай холбоотой мэдээллүүдийг бол цаг тухайд оруулж байршуулдаг. Үнэлгээтэй холбоотой мөн сэдэв даалгавар болон тайлангуудыг бас цахим хэлбэрээр байршуулдаг. За шалгалтын чанарыг хэрхэн баталгаажуулдаг вэ? Ер нь шалгалт гэхээсээ илүү үнэлгээ судалгаа гэж зүйлээ бас нэлээдгүй яриад байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар зөвхөн хүүхдээс мэдлэг ойлголтыг шалгаад зогсохгүй түнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг бас давхар илрүүлэхийг зорддог. Тийм болохоор энэ бол нэгдлийн одоо томоохон хэмжээний судалгаа болчихж байгаа. За тэгэхээр үүний найдвартай байдлыг бол одоо чанарын баталгаа гэдэг чинь ер нь бол найдвартай тохирцтой үнэлгээ судалгаа зохион байгуулалт чиглэлд үйл ажиллагаа чиглүүлнэ гэсэн үг. Тэгэхээр наадталт нь буюу үнэлгээ судлаач өөрөө нэг удаагийн одоо үйл ажиллагаа биш, маш юм цогц бүхэл бүтэн процесс явагддаг. За жишээ нь эсдийн шалгалт гэхэд яг зохион байгуулалт нь бол 4 өдөр байдаг боловч түүний бэлтгэл ажил за тэр сэдв даалгавартай холбоотой шалгуулагчдын одоо шалгуулагчдын гар дээр очиж байгаа тэр шалгалтын сэдвийг за тэгээ нөгөө суудлын хуваар гэдэг сэдвтэй гэрээг гих мэт зүйлсийг бэлтгэх буюу бүх шалгалтанд бэлтгэл гэж байдаг. Тэгэхээр эсдийн шалгалтыг бол ойролцоогоор бараг 4 сар орчим өмнөөс юу бэлтгэл ажлыг хангадаг. Тэгэхээр энэ хангах явцдаа дор бүрнээ өөрсдөө тэр найдвар тохирсон асуудлыг бол одоо зарим хэсэгтээ бол нууцлалтайч зүйлүүд бас байдаг. Нууцын дээр нууцын батлан гар үсгэж байгаа хийж хэрэгжүүлдэг ажлууд бол нэлээдгүй байдаг. За тийм болохоор одоо шалгалтын зохион байгуулж байгаа тэр үнэлгээний арга хэрэгсэл болох шалгалтын сэдэв даалгавар за мөн шалгалтын асуултуудыг бол маш юу нууцлалтай за тэгээд одоо нэлээдгүй мэдлэг туршлагатай баг бүрдүүлж гэдэг юм уу боловсруулдаг зохиодог. За тэгээ энэ дээр хувь хүн талаас байгууллага талаас аль талаас юм бол нууцлалыг хангаж ажилладаг. За тэгээд одоо эсдийн шалгалт бол энэ одоо стандартлагдсан гэдэг юм уу те ямар ч цаг үед авсан яг энэ үр дүнгээ үзүүлэх үсгийн сэдэв даалгавруудыг боловсруулагч нараас боловсруулж авдаг. За түүний дараа нөгөө гүйцэтгэлийн үнэлгээ бас нэлээдгүй одоо цар хүрэн хамарсан том үнэлгээ болдог. Тэгэхээр гүйцэтгэлийн үнэлгээний сэдэв даалгаврыг бол бид нар бас шалгалт зохион байгуулахаас өмнө найдвар тохирцыг илрүүлэхийн тулд туршилтын судалгаануудыг хийх явуулдаг. За тэрнийхээ судалгааны үр дүнд одоо статистик шинжилгээнүүд хийгээд за тэр үр дүнгээс за энэ даалгаврууд хэр найдвартай, хэр тохирцтой байна гэдгийг тодорхойлж гаргаж ирдэг. За ингээд сэдэв даалгаврын хувьд шалгалтанд хэрэгтэй тэр хэрэгслүүдийн хувьд бол найдвартай байна, тохирцтой байна. За үүнийг яг зохион байгуулах хэвцээ бас бид нар маш чанарын өндөр түвшинд зохион байгуулах хэрэгтэй. Хэдийгээр шалгалтын сэдэв өөрөө маш өндөр түвшинд боловсруулагдсан ч гэсэн яг зохион байгуулалтын хувьд алдаа татгалт гарч байгаа бол тэр үнэлгээ судлаач одоо үр дүн нь бол хүчингүй болчихно. Хамгийн гол нь тэгэхээр зохион байгуулалтын явцад бол бид нар алдаа гарах ирэхгүйгээр гэдэг юм уу ажилладаг. Тийм болохоор одоо манайхаас явж байгаа комиссуудыг нэлээдгүй сургадаг, мэдээлэлээр хангадаг. Манайхаас комисс заавал томилж тухайн үнэлгээ судлаах зохион байгуулахад яг газар дээр нь зохион байгуулагчдыг сургаж бэлтгэж явуулдаг. Эсдийн шалгалт дээр чинь 21 аймагт шалгалтын төвтэй одоо өвлийн эсдийн шалгалт зохион байгуулагчтай тийм гараас хэлэхээр тэгэхээр тийшээ одоо аймаг руу үнэлгээ зохион байгуулах гэж байгаа комиссууд наан сургадаг гэсэн. Тэгжээж бид нар зохион байгуулалтын найдвартай байдлыг хангадаг. За тэгээд үнэлгээ судалгаа өөрөө боловсруулахаас эхлээд бэлтгэл шатнаас эхлээд зохион байгуулалт за тэгээд зохион байгуулалт хийгээд үнэлгээ судалгаа дуусахгүй түүний үр дүнд бид нар үнэлж тайлбар бичдэг. За энэ бүх шат нь бол өөрсдөө одоо хувь хүний байгууллагын хариуцлагатай, нууцлалтай ийм ажлууд хийж одоо тэр чанарын баталгааг хангадаг гэсэн. Нөгөө эслийн үнэлгээ шалгалт яваа шүү дээ. Одоо тэрний нууцлалтай гэсэн байгаа. Ерөнхийдөө нууцлал байдлыг яаж хавдаг вэ? Ямар хүмүүс ерөнхийдөө хэрэгжүүлдэг вэ? Одоо яг ганц байгууллага жишээ нь манайх бол тэр нууцлалыг бүрэн хариуцсан гэж байхгүй л дээ. Цагдаагийн байгууллага томоогийн газартай хамтарч ажилладаг. Тэгжээж одоо яг боловсруулж байгаа хэсэгт даалгаврын нууцлал хангана. Дахиад эн чинь нөгөө тээвэрлэлийн асуудал бас байгаа шүү дээ. Нэг газрын нийт боловсруулна, бусад газарлуу түгээн. За энэ тээвэрлэлийн асуудлыг мөн адилхан одоо Монгол шуудан тагнуулын газартай хамтардаг. За сэдэв даалгавар аймагуудад бол тагнуул аймаг болгоны тэр тагнуулын газарт байршдаг. Тэндээсээ яг шалгалтын өглөө сэдвүүдээ очиж авдаг. Тэгэхээр энэ нөгөө төрийн байгууллагуудын уялдаа холбоонд үндэслэж
энэ одоо нууцлыг хангаж ажилладаг гэсэн. Эдгээр нэр одоо хэлэх гадна нөгөө манай ахыг сая юу сонирхоод ашигласан би яаж юм орхон яаж танаад ажилладаг ингээд ер нь яг нэг ингээд гаднаас нь хараад аюу таг юм биш магадгүй аюу хичнээн ажил хийх юм байна тэгээ болчоор юм шиг байна эсвэл нөгөө яг судалж байгаа хүмүүс болохоор бас энэ чиглэл илүү сонирхолтой биш магадгүй тэгээ манайх ер нь угаасаа боловсролын салбар дотроо нэлээд үе хүмүүсийн анхаарлын төвтэй яг тэр байгууллага байгаа юм л да. Тэр чиглэл нь жоо сүүлийн үед үнэлгээ гэж болж байна. Тэгэхээр одоо ирээдүйдээ манад ажиллая гэдэг юм уу, ийм сонирхолтой байх юм бол илүү юу яах өмнө нь хэлжсэн боловсрол судлаач бол биднэрт хэрэг болдог. Судалгааны чиглэл нь манайх дандаа ийм судалгааны ажил хийдэг. Тэгэхээр тийм хамтарч ажиллахын боломж өгдөг. Ер нь бол үнэлгээ гэдэг чинь өөрөө хамгийн гол чухал зүйл нь тэр нөгөө арга хэрэгсэл буюу түүх юм баггүй. Түүхийг би юу хэлээд байгаа гэхээр асуулга болон тэр нэг хүүхдүүдээс асууж байгаа даалгавар. Тэгэхээр одоо бид нар бол бүх одоо судалгааныхаа мэргэжлүүдтэй учраас өөрсдийнхөө даалгаврыг боловсруулж байна. Одоо аль чиглэл нь илүү одоо хэрэгцээтэй байгаа гэдэг асуулга. Асуулга гэдэг бол одоо ганц юу гэх вэ? Ганц манайх гэх юм бол Монгол улс тийм асуулга боловсруулдаг. Яг нөгөө тийм судалгаа хийдэг. Тэр асуулга нь бас ингээд яг л энэ зүйл хүнээс ийм асуулт асуудаг. Яг л энэ зүйлийг илрүүлнэ гэдгийг хэлж чадхуйц тийм одоо нэг стандартны асуудал хөрөөд юм байна. Ялангуяа энэ боловсрол судлалт талтай таад ч яг нэг энэ судлаач хүмүүс учраас ер нь маш олон зүйлийг судалдаг. Тэгэхээр боловсролын асуулгыг юу яаж боловсруулдгийг тэр талаар нэлээд бүх судалж зүгээр юм болов гэж бодож байна. Бид нар нэг 2 чанарын үнэлгээ зохион байгуулалт манай дээр шууд ингээд бэлэн хамгаалж тавьчих юм асуулга байгаа байхгүй. Одоо нөгөө үнэлгээ судалгааны арга хэрэгслийн найдвартай байх хэрэгтэй. Өмнө нь ингээд туршигдсан. Тэгээд туршигдаад хамгийн наазахын үзүүлэлт болох тийм нөгөө Кромбах альбаа буюу найдвартай байдлын коэффициент гэдэг нь 0.7 буюу түүнээс дээш байх хэрэгтэй гэж бид нар хийн шаардлага тавиад нөгөө даалгавар орчин болж байгаа нөгөө асуулга орчин болж байгаа нөгөө гэдэг судлаад үздэг. Гэтэл Монгол улсад яг нөгөө тэр боловсролын байгууллага болон яг энэ боловсрол чиглэл стандартны тийм асуултууд бол маш ховор. Тэгэхээр тэрийг бас манайх Монгол улсын их сургуулийн математикийн техник багш нартай хамтарч өмнө нь тухайн багш өөрийнхөө бас нэлээд судалж ирсэн тэр асуулгаараа ашиглаж одоо чанарын үнэлгээний судалгаа хийжсэн. Тэгэхээр та хэдийн одоо яг нэг юм судалгатун бол ингэж юу байхгүй шүү дээ, хамаарахгүй шүү дээ. Тэгэхээр судалгатунд хамаарахгүй юм чинь тэр асуулгыг л үнэлгээ мөндөг боловсруулаад эсвэл олон улсад яг нэг стандартны асуудал гэдэг ингээд нөгөө өөртөө боловсруулаад тэрийгээ туршаад үр дүнг нь гаргаад за дахиад тэрийгээ сайжруулад ч гэдэг юм уу ингэж явсараад за энэ бол энэ асуудал энэ бүлэг асуудал яг л хүүхдээ яг энэ төлөвшил дотроо бүр яг нэг тийм эерэг сэтгэл хангамжийг илэрхийлж чаддаг асуудлуудаа гэдэг юм байгаа юм. Тэгээ би чинь нөгөө ерөөл мэндийн бас давхар юу гэдэг даалгавар боловсруулах байхгүй. Гэхдээ эрүүл мэндийн чинь өөрөө нөгөө хүүхдийг одоо ингээд шинжилгээний тэр эрүүл мэнд байх талаас шинжилгээний нөлөө болох гэхээс илүү дадал зуршлыг хүүхдэд суулгах юм чухал. Одоо хүүхэд гараа зүг угааж байгаа хүүхдийг би тэрийг цаасан дээр яаж үнэлэх нь хэцүү шүү дээ. Гараа зүг угаах дараа зөв буруу. Хүүхэд яг гараа зүг угааж чаддгүй мөртлөө тэрийг зөв хариулж болно. Тэгвэл энэ үнэлгээ зөрчилдөж байгаа. Яг би бодит байдлаа үнэлж чадахгүй. Үнэлгийн тул би яа тэрийг яг мэдхийн тул би яг хүүхдийн хажуунаас хараад те гар угаах тэр өгүүлгийг хараад гэдэг юм уу? Хийж чадж байгаа үгүй гэдгийг нь хармаар байхгүй. Гэтэл надад тэгэх боломж авахгүй. Энэ олон мянган те Монгол улсын хэмжээнд тэр бүх эрүүл мэндийн багш нарын тэр бүх хүүхдүүдийн хажууд очил за гар угаах татал хамгийн наацхан тийм шүдэ угаах татал гэдэг юм. Тэрийг би харж чадахгүй учраас дахиад бас нэг боломж юу гэдэг вэ гэхээр асуулгаар биелүүлэх. Тэгэхээр манайд одоо яг энэ эрүүл мэндийн хичээлтэй холбоотой тэр бүх агуулгыг асуулгаар өгнө илүүж болох боломжтой боловч тийм бэлэн асуулт байхгүй. Тэгэхээр юм бол ингээд асуулга гэдэг чинь өөрөө та хэд одоо асуулт ахгүй. Одоо судалгаанд ордог шүү дээ янз бүрийн за та тэгвэл янз бүрийн байгууллагын сэтгэл хангамжийн асуудал. Сэтгэл хангамжийн асуудлууд бол яг ингээд стандартны байхгүй. Тухайн хүмүүсийн тухайн байгууллагын үйл ажиллагааны яаж юм те хүмүүст яаж хэрэглэгчдэд яаж таалагдж байна гэдэг шиг яг тэр шиг л энэ боловсролын салбарт энэ асуудал гэдэг нь өөрөө том орон зайтай хэрэгцээтэй байгаа мөртлөө тэрийг ингээд яг хүмүүс хийж байгаа л да их сургуулийн багш нар тэр шат өндрийн төвшөнд өөрсдөө бас ажиллаа судалгаагаа хийж явж байгаа. Гэхдээ энэ чиглэл бас ингээд бас өөрсдөө хөгжүүлж илүү юм том салбар байгаа хэрэг боловсрол судалгаа. Түүнээс судалгаан гэхээр тодорхой мэдээний судалгаан таад чинь байх шүү дээ. Одоо биологи, математик чинь тэрийг илүү судлах гэж авах хэрэгтэй. Баярлалаа. Бидний
аваад